нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэг асуух хэд юм байна. За болж байгаа юмнууд байгаа хаа зүгээр. Би дандаа нэг болохгүй юм ярихаар дандаа эсэргүүцээд байгаа юм шиг юм ойлгогдоод байгаа шиг байна. Энэ нэгдүгээрт энэ сервер шүү дээ. Энэ яг хаана барилж байна? Одоо нөгөө нэг орбиттой юу? Зүгээр хэлчихгүй тийм. За энэ серверийнхаа тэгээд аюулгүй байдлыг яаж хангаж байгаа юм бэ гэдэг нь асуудал. За зөрчил илрүүлэх камер гэдэг энэ тэмдгүү ингээд нэг жижиг сажиг 200 сая юм 200 сая гэж тавьж явж ирсэн автомын уулзур гэдэг нэг том дүнтэй юм яваад. Тэр энэ автомын уулзур чи өөрөө хичнээн автомын уулзур камержуулаад байгаа. Ер нь үнэлгээг нь яаж хийдэм бид нар гэдэг нэг асуудал. За 3 дугаарт нь тэр програм хангамжийг одоо соронзон гүш асууад байна. Би бас асуух гэдэг. Яг эзэмшигч нь хэн байх юм? Одоо жишээлх юм бол энэ 5 дээр нэг байна шүү дээ. Програм хангамж гэлэж байна. Орон нутгийн өмчийн бүртгэл гэл. Энэ тэр бум 430 сая гээд тавьчихсан. Энэ чи эргэжил дахиад гарах уу гарахгүй юу? Тэгмээ хөгжүүлэлт нь яаж явах юм? Лицензийн хугацаагаа сунгах гээд дахиад тэр бумаараа гараад явах програмууд байна уу? Эсвэл одоо өөрсдөө дотроо бас хөгжүүлээд явах боломжтой тийм програмууд байна уу? За энэ нэг зам ашиглалтын төлбөрийн холбоотой судалгаа зөвлөх үйлчилгээний гэдэг нэг амар зардлууд гарсан байна. Эхлээд нэг овоо гайгүй 80 90 сая мая явж ирснээр сүүлдээ 970 сая төгрөгч байж байгаа шиг тийм. Энэ одоо зөвлөх үйлчилгээ ингээд тэр бумаар нь аваад хэрэг байгаа юм уу? Тэгээ одоо тэрнийхээ зүгээр дараа нь та нар өөрсдөө энэ дээрээс хараарай. Автом ашиглалтны төлбөр авах цэгүүдийн програм хангамж техник тоног хөрөмжлөхөөр 370 сая төгрөг бичдэг. Яагаад ингээд зөвлөх үйлчилгээ нь 970 сая байгаад гэдэг? Яг хэрэгжиж байгаа юм нь болохоор 370 сая төгрөг байна. Гэхдээ өөрөө хэрэгжилж байгаа тоног хөрөмжөөсөө илүү үнэтэй юм зөвлөх үйлчилгээ аваа яваад байт юм уу? Энэ бас он дараалсан 2 3 юм харагдаад байна л да. За дөрөвдүгürt нь замын хөдөлгөөний удирдлагын төвөөс байгаа тийм. Энэ нөгөө камерын систем чинь буруу мэдээлэл одоо наашин цааш нь явуулаад их энийг яаж засах юм? Энэ алдаатай мэдээллүүдийг ер нь яах юм? Одоо над дээр ихэд миний бүртгэл дээр байдгүй 3 4 тээврийн хэрэгслийн таныг одоо торгочлоо шүү. Энийг төлөхгүй бол алдагдaltaд юу алданг тооцсон шүү гэсэн юм мессежүүд ирээд их юм. Буцаагаад явуулъя гэхээр хаашаа явуулах нь мэддэхгүй зүгээр л мессеж ирж байна. Дээрээс нь энэ хөдөлгөөнд оролцоогүй байхад торгоцсон байх юм гэдэг асуудлууд ирнэ. Мэдээлэл технологийн газрын дарга, хэлтсийн дарга Түмбаяр. За асуултанд Түмбаяр хариулъя. За эхний асуулт нь нийслэлийн дата төв маань нийслэлийн нутгийн захиргааны 5 дугаар байр буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт за одоо хуучнаар бид нэр инновац хабын төв дээр байршиж байгаа. За түрүүн танилцуулган дээр гарсан бид олон улсын стандартын Tier 4 түвшний ерөнхийдөө дата төвийг модулар дата төвийг байгуулсан. За энэхүү дата төв дээр одоо нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагуудын 200 гаруй системүүдийг биднес хэвийн үйл ажиллагааг нь хангаад ажиллаж байна. За аюулгүй байдлын хувьд бол мэдээж 2 түвшний аюулгүй байдлыг хангаж байгаа. Түрүүний хэлдэг хэрэглэгчийн түвшний аюулгүй байдлыг биднес лиценз, endpoint лиценз болон компьютер дээрх үйл ажиллагааг нь хянчиж байгаа. За тоног хөрөмжн дээр бол биднес firewall, за SIM энтер суулгаад аюулгүй байдлыг бол биднес өөрсдийн хэмжээнд өндөр хангаж байгаа гэж үзэж байгаа. За мөн мэдээллийн кибер аюулгүй байдлын газраас биднес бол жилд нэг удаа зөвлөмж авдаг, хяналт шалгалт хийгддэг. За тэр зөвлөмжийн дагуу биднес бас биелтийг хангаж ажилладаг. За дараагийн асуултыг лицензийн төлбөр одоо яг нийслэлийн хэмжээнд байгуулж байгаа системүүдийн хувьд бол лицензийн төлбөр жил болгон гаргадаг. За өмнө хэлсэн чинь 2-3 жилийн хугацаанд тухайн байгууллага нь хариуцж агаад 3 дахь жилдээ биднес өөрсдөө хүлээж авч цаашдаа үйл ажиллагааны ашиглалтыг хариуцдаг. Тэр хугацаанд биднес тухайн системийг хариуцж явах албаа агштыг бэлтгэдэг. За шаардлагатай гэж үзвэл биднес түрүүний хэлдэг жилийнх нь сервисийн үйлчлэгээний гэрээ хийгээд авч явдаг. За энэ дээр бас ганц хоёр аюултай
сайн жишгүүд бас байна. Бас сайн хийж байгаа компани байна, муу хийж байгаа компани байна. За ментенсээ үзүүлж чадахгүй одоо муу хийж байгаа компани тухайн гэрээг нь тухайн жилд нь цуцлаад тендер шалгуулалтаар сонгож шалгуулалтаа хийгээд явдаг ийм процессор явж байгаа. За системүүдийн хийгдсэн системүүдийн хувьд ялгаатай тэр 5 дугаар жагсаалтан дээр одоо өмчийн систем байна гэж хэлсэн. За тэр өмчийн систем бол нийслэлийн хэмжээнд ерөнхийдөө бас тодорхой хэмжээний тоног төхөөрөмжүүд олсорж, нийт огчлууд олсорч гэдэг байдлаараа нэг нэгэнгүү бүртгэлийн юм нэгдсэн систем хийгдэж байгаа. За энэ хүү системээр цаашдаа бид бас ерөнхийдөө бас ашиглаад аудитч дээр нийслэлийн хэмжээнд нөгөө яг бүртгэл хийж байгаа хүмүүст маань ажлыг хөнгөвчлөх гэдэг удаас хийгдээд явж байгаа систем байгаамаа. Нөгөө талаараа бид бас нэг юм хэлэхэд одоо нийслэлээр гарч байгаа системүүд маань эргүүлээд улсын систем болдог. Жишээ нь шилэн данс байна, ERP байна гэдэг ингээд нийслэлээр хэрэгжиж байгаа бас сайн системүүд эргүүлээд улсад хэрэгжүүлж байгаа юм жишг байдлаар хэрэгжээд улс аваа явдаг юм систем байдаг. Тэрнтэй адилхан бас энэ өмчийн системүүдийг бас биднээс тэр байдлаар нийслэлийн хэмжээний бүх тоног төхөөрөмж, эд огчлуудыг нэгэнгүү бүртгэх ямар ч хөдөлгөөн хөрөнгө одоо шамшигдахгүй байх гэдэг байдлаар ерөнхийдөө системийг хөгжүүлсэн ийм систем байгаамаа. За замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Хөвзээ. Зөрчил илрүүлэх камер 2023 оноос өмнө бол 88 байршлын 160 камер ажилладаг байсан. Энд нь нэгдүгээр иргэний хурд хэмжих камер, улаан гэрэл цагаан шугамын зөрчил авч исэн 160 камертай 23 оноос хойш өмнө бол ажиллаж исэн. 23 онд бол уулзуур дээр саяын нэвтрүүлсэн байгаа 10 зөрчлийг илрүүлэх боломжтой ухаалаг ухаалаг камер системийг 5 уулзуур дээр нэвтрүүлсэн. 25 онд бол 150 байршилд нэмэгдүүлж бүх уулзуурыг зөрчил торгуул шийтгэл оногдуулахаас гадна замын хөдөлгөөний зөрчил хөдөлгөөний судалгааг хийх үндсэн датаг бүртгүүлэх зорилгоор энэ камер системийг нэвтрүүлсэн байгаа. За алдаатай зөрчлийн хувьд бол мэдээж ихнээсээ алдаагаа явж ирсэн, маш их алдаа гарсан. Мэрс жилгээсэн алдаатай зөрчлийн хувьд бол бид нэр тухай бүр дээр нь системдээ засвар хийж ин програм дээр суулгаж байгаа дүрмүүдээ засвар хийж ин бас нэг байгалийн үзэгдлээс болоод салхи замын тэмдэглэгээ муудсан тохиолдолд тухай уулзуурын зөрчил илрүүлэх системүүдийг унтраад алдаатай зөрчлийг бол маш багасгасан байгаа. Өдөрт сая зөрчил бүртгэлээ гэж бодоход алдаатай зөрчил бол 20-30 мянга гэдэг чинь 3% л алдаатай зөрчил гарч байгаа. Мессеж андуурж очиж байгаа тохиолдол бол автоэрийн үндэсний төвийн бүртгэлийн санд бүртгэлтэй эзэмших жимчлэгчийн утасны дугаараа илгээж байгаа учраас автоэрийн үндэсний төвийн автоэрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг сайжруулаач гэдэг автоэрийн үндэсний төвд бол хандаад мэдээллийг сайжруулахаар ажиллаж байгаа. За хөдөлгөөнд оролцоогүй байх үед торгуул ирлээ гэдэг мэдээлэл эдээс ирж байгаа. Энэ бол улсын дугаарыг стандарт шаардлага хангахгүй одоо АД үсэг ялгагддаггүй, ил үсэг ялгагддаггүй. Яг энэ улсын дугаарыг стандартаа барьж хэвлээгүй, эсвэл тодорч бүдгэж яснаас болж буруу таних асуудлууд гарч байгаа. Гэхдээ дугаар таних систем дээр бол хэмэл оюуны модель ажиллаж байгаа. Үйлдвэрлэгчийн таних дээр модель ажиллаж байгаа, өнгө таних дээр ажиллаж байгаа. Энэ баг сайжрж явж байгаа. Дугаар таних дээр бол 97% баталгаатай ажиллаж байгаа. Бага сар алдаа бол гарч байгаа. Саяны нөгөө за ингэ юм. За одоо камерын хяналт сайжирч одоо надад чинь тэгвэл нэг 155 гулзуур төр ч юм уу ингээ хийгдээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм үү? Бараг орчиж байгаа л гэсэн үг юм байна. Тэр одоо бол дараа нь хөдөлгөөний нэвтрэл гэдэг юм уу тэр урсгалыг ингээд нэг судлах зорилгоор дахиад ингэж мөнгө төгрөг зарахгүйгээр нааш өөрөө ухаалгаар датагаа боловсруулаа явж гин гэсэн үг гэж ойлголоо мөн үү? За эндрийн микрофоныг өгье. Дата мэдээлэл цуглуулах зорилгоор одоо мөнгө бол зарахгүй. Одоо тухайн камераас авсан мэдээлэлд үндэслээд гэрэл тохиогоо зөв удирдахын тулд бид нэр гэрэл тохионы удирдлагын системийг шинжилж Дэлхийн банкны санхүүжилтийн эрх онд хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаа. За нийслэлийн орлогчоос нэг хоёр юм асууж. Сая би нэг зам ашиглалтын төлбөртэй холбоотой тэр нэг зөвлөх үйлчилгээ энэ төр гээд 23 онд гарсан юмнууд байна шүү дээ.
Би тэрийг асууад байгаа. Тэгэхээр дахиад одоо нэг тийм хиймэргүй байна. Зүгээр хөдөөнөөс орж ирж байгаа машин дээр зүгээр замынхаа хурамжийг авах төхөөрөмжөөл авчид тавьчихгүй авчид тэрийг нэг судлаал нэг сүд болоо тэр хүн төгрөгөөр тийм ажил хийгээд байх юм шаардлага байт юм уу? Хоёрдугаар гэх юм бол энэ үнэлгээгээ яаж тооцоод байгаа юм бэ гэдэг асуудал байна. Тэр 12 13 хоёрыг хараарай. Нийслэлийн ерхий боловсролын сургуулийн гадна орчны эрсдэлтэй хэсгүүд гэдэг нэг 5 сургууль дээр 500 сая төгрөгөөр камержуулалт хийсэн юм шиг байна бодвол. Тэгсэн мөртлөө Баянгол дүүргийн сургууль цэцэрлэгийн камержуулалт дагалдах тоног төхөөрөмж нэгээ 400 сая төгрөг байж идэг. Бүхэл бүтэн дүүргийн хэмжээний сургууль цэцэрлэгийн камержуулалтад 400 сая төгрөг тавьчихад 5 сургуулийнх дээр 500 сая төгрөг тавьсан байгаа. За тэгээд энэ нэг хоёр асуудал. За гурав дахь нь болохоор тэр өмчийн бүртгэлтэй холбоотой програм хангамж гэдэг шүү дээ. Энэ хэдэн оноос хойш нийслэлийн өмч ер нь хамрагдаж орох гэдэг юм бэ гэдэг асуудал. Өнөөдрийнхөө байгааг л бүртгээд уртлыг нь хамаагүй гэж хаях гэж байна уу? Эсвэл бүр 90 оноос хойшхын хөөж энэ рүү одоо оруулаад бүртгэлийг хийгээд явах юм уу? Одоо нийслэлийн засаг дарга тэр автоматрын имлэг гэл ингээд нийслэлийн өмчөд байсан газруудаа бид нар буцааж аваад байна гэж байна шүү дээ. Яг энэ шиг ингээд дундуур нь ингээд зовчулсан гэдэг юм уу, хувьдаа болгоцсон юм уу, ийм газар зөндөө байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр энэний бүртгэл орох юм уу? Эсвэл өнөөдрийнхөө төвшөнд байгаа хөрөнгөө бүртгэж гээд энэс хойш нь бүртгэж явах гэж байна. За нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин байна. За зөвлөх үйлчилгээний талаар танад мэдээлэл байна. Зөвлөх үйлчилгээний талаар би тань дээр мэдээллийг холбогдох байгууллагаас аваад бичгээр хөргүүлж өгье. За яг надад энэ зөвлөх үйлчилгээний талаар яг дэлгэрэнгүй мэдээлэл надад яг одоогоор бол байхгүй байна. За сургуулиудын асуудал гэх юм бол ийм байгаа. За эхний хөрөнгө гарч байгаа сургууль нь болохоор нэг үндсэн дүүрэг болгон дээр дид төвүүд байгаа. За дид төвүүдээр холбох, дид төвүүдийн холболтын ажил сэрүүрүүдийн эдгээр холболтын ажил дээр бол хөрөнгө гарсан. За дараачийн сургуулиуд нь 5 сургууль ойролцоогоо нэг 400-аас 450 гарахаар чинь нэг тэрбум төгрөг гарахаар нөгөө сая төгрөг гарахаар нөгөө үндсэн сервертэйгээ холбогдсон зөвхөн нөгөө өргөтгөлийн ажил, сугам шүлжээний таталтын ажил, за төр болон баг серверийн буюу минимал дата серверийн эдгээр дээр бол хөрөнгө мөнгө нь бол гарч байгаа. Яг үндсэн нөгөө нэг том сервер буюу бүх нөгөө датагаа цуглуулж байгаа дид төвүүдтэй холбож байгаа болон үндсэн төвтэйгээ холбож байгаа сургуулиуд дээр бол зардал бол өндөр гарч байгаа. Яг нөгөө бинд танд нөгөө хэлжсэн бүх Улаанбаатар хотод явж байгаа хувийн болон улсын бүх сургууль цэцэрлэгийг бол манай нэгдсэн хяналтын төвтэй бол холбож байгаа. Тэгэхээр яг одоо сонгон хайрхын дүүрдэхээр яг нэг тийм үндсэн дата боловсруулдаг нөгөө AI-ийн өөрх нь боловсруулж чадах тийм дата сервер нь байх ёстой болчиход байгаа юм билээ. За тийм болохоор тэр сервер нь өөрөө тэнцээ датагаа өөрөө процесс хийгээд шүүгээд ялгаад үндсэн сервер рүүгээ зөвхөн шүүлтүүрээ гаргаж явдаг. Бусдууд нь бол тэр үндсэн сервер рүүгээ мэдээлэл өгөөд за яг манай юу байгаа штэ дата бааз байгаа эднийх рүү бол зөвхөн шүүгдсэн том материал нь бол орж ирдэг. Ийм байдлаар бол ингэ явж байгаа. Тэгэх юм бол заавал одоо нэгдсэн төвийнхээ ачаал За эндрийн микрофонд 1 минут. Нэгдсэн төвийн ачааллыг бол 50-аас 55% бол бууруулж авах. Тэгэхээр нөгөө нэг гацах, гацалтах, за дээрэс нөгөө нэг удаан унших, мөн нөгөө нэг заримдаа дата трансфер хийж явах хоорондоо алга болох устдах. За энэ асуудал бол ингээд 100% бол шийдэгдэж байгаа гэдэг асуудал орж ирж байгаа. За нөгөө хэдэн оноос хойш бүртгэж байгаа. За Түмбаяр өргөжлүүлж хариулъя. За нэмээд нэг тодруулж хэлэхэд за төсөл хөтөлбөр дээр тухайн байгууллагууд бас нэршлээ өгөхдөө ингээд зарим нэг ингээд сургууль цэцэрлэгийг дагалдах тоног төхөөрөмжгээ том нэршлэлээр орчдөг. Яг тухайн техникийн даалгаврын үзүүл объем нь бас нөгөө жижиг хэмжээний объемтай. Тэгээд нэршлээ өгөхдөө зарим одоо газрууд хүнээлдэг янз янзын нэршлэлээр өгж байгаа учраас техникийн даалгавар дээр л тухайн том хэмжээр нь бас ялгардаг юм аа. За хоёрт нь өмчийн систем дээр нийлүүлж байгаа систем нь бол одоо яг энэ манай ялангуяа нийслэлийн нэгтлэн яруудын хөтлж байгаа системүүд өөрсдөө нэг системтэй. Тэгээ тэр нь бүртгэж авахтаа анханасаа гэрээний дугаараар ч юм уу ингээд ийм бүртгэлээсээ авахулаад ерөөсөө дандаа буруу бүртгэдэг.
Тэгээ үндсэн хөрөнгө юм уу, бараа материалын жагсаалт юм уу, ааглах хөрөнгөө ялгаж чаддгүй, зураг хөрөнгө байдгүй. За 2 жилийн дараа ч юм уу 2 сарын дараа ажлаас гараа явчлаа гэхээр тухайн гарсан албаа гэх хөрөнгөн дээр нь ямар хөрөнгө байсан тэгээ мэдэгддэггүй. За нэгтлэн нэрвэн гараа явуучвал өмнө одоо энэ үзүүлэлтэн ч өөрчлөгдсөн юм уу гэдэг байдлаар ямар ч тийм нотлохоо баримтгүй байсан учраас энэхүү системийг зайлшгүй шинжлэх шаардлагатай. Тэгэхээр энэ систем нь одоо анх одоо нийслэлээр өмчийн харилцааны газар дээр байгаа бүх хөрөнгийг нэгдсэн байдлаар системд тэр чигт нь оруулж байгаа гэсэн. За шинээр одоо 25 онд хийж байгаа төсөл хөтөлбөрүүд давхар орно. За тэрнээс өмнөх одоо бидүүсийн байгаар бол 2009 оноос хойш хөрөнгүүд бол бүгд давхар орж байгаа. Тэгээд нэлээд ч олон албан агч нарын солигдсон, нэлээд ч олон бас юу гэдэг систем нь өөрчлөгдсөн. Энээс цааш ерөнхийдөө бас ингэж явж болохгүй юм байна. За 1 минут нэмж өгье. Тодорхой. Тэгээд тэр нөгөө камержуулалтын талаар бас хариулах нь. За тэгээд тэр утгаараа энэ өмчийн системийг гаргасан. За улс дээр бас өмчийн систем тодорхой хэмжээний явж байгаа гэсэн. Манай систем улсын систем аль системтэй интеграц их бүрэн боломжтой гэдэг байдлаар хөгжүүлэгдээд явж байгаа. Тий 9 оноос хойш. Тэрнээс урдх нь бас мэдээлэл санд байгаа бүгд орж явж байгаа. Бид бас одоо өмчийн харилцааны газартаа системтэй интеграц хийгээд одоогийн байдлаар 9 оноос хойшхын биднээс эхний байдлаар оруулаад аваад явж байгаа. Аль бие усаар бүрэн яг 100% хүлээлж явагддаг байна.